Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн энэ өдрийн амгалан айлтгая. Төгөлдөр ТV сувгийн онлайн ярилцлагын нэгэн шинэ дугаарыг эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Хойд Америк дахь морин хуур төвийн тэргүүн Орт Насан оролцож байгаа. За Орт Насан маань удахгүй тус төвөөс зохион байгуулах морин хуурын 4-р наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг манай үзэгчдэд хуваалцах болно. За урилга хүлээн авч оролцож байгаа Орт Насанд маш их баярлалаа. Сайхан орж байна уу? Сайхан та сайхан урьдчилж байна уу? Сайн урдж байна. За морин хуур төвийн тэргүүн Орт Насантай өнөөдөр удахгүй болох морин хуур 4-р наадмын тухай ярилцах болно. За энэ дашрын дөрөвдөд Орт Насан битээр өмнө бас ярилцаж байсан та бүхэн хэрэг санаж байгаа бол. За энэ тухай бол морин хуур наадмын тухай бас ярьж хөрөлдөж байлаа. За хэдий тийм боловч шинээр үзэж байгаа хүмүүст хандаад өөрийгөө болон байгууллага товчхон танилцуулах. За юуны төрөнд танд болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэхийн албанд манай байгууллагатай мөн одоо энэ фестивалд маань дахин хамтарч мэдээллийн спонсороор ажиллаж байгаад талархаж байгаагаа хамт олонныхаа өмнөөс илэрхийлье. За намайг Орт Насан гэдэг Хойд Америк дахь морин хуур төвийн гүйцэтгэх захирлаар одоогоор ажиллаж байна. Манай байгууллага 2020 онд Вашингтон мужи улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага. 2019 онд Америкийн нэгдсэн улсад морин хуурын сонирхогчдын анх дугаар наадам зохион байгуулснаас хойш тухайн наадмаар энэ морин хуур сонирхогчид мөн энэ Монгол өв соёлоо морин хуураа дээдэлдэг хүмүүсийн хүсэлтээр дахин явуулах боломжтой юу гэдэг олон санал агуулга ирсэн улмаас одоо манай байгууллага үүсгэн байгуулагдсан. Одоогоор 4 дахь наадмаа хийх гээд ингээд бэлтгэл ажилдаа ороод явж байна. За өнгөрсөн наадам бол морин хуур наадам 3 Washington DC хот орчим болж байсан тийм ээ. Манай совгийн пресс одоо өмнөд оролцож ажиллаж байсан гэдгийг бас дуртахад таатай байна. За энэ жилийн наадам хизээ болох гэж байна. Хаана болох вэ? Ерөнхийдөө зохион байгуулалтын тухай бас дэлгэрэнгүй ярих уу? За морин хуур сонирхогчдын 4-р наадам энэ жил Колорадо мужийн Денвер хотод зохион байгуулагдана. Энэ 4-р наадмын нэг онцлог бол Денвер хотод үйл ажиллагаагаа явуулдаг одоо ариун болд мэдж дөрж ариун болд хуурчийг үүсгэн байгуулсан ажнаа морин хуур төвтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Манай наадам анх зохион байгуулагдаж эхлэхдээ ер нь энэ Америкийн нэгдсэн улсын их дээд сургуулиудаар одоо үйл ажиллагаагаа зохион явуулдаг. Шалтгаан нь гэвэл бид морин хураа түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, мөн үүнийг дагалдуулаад морин хууртай холбоотой эрдэм шинжилгээний хурлууд морин хуурын үзэсгэлэн явагдаж дагалдаж явдаг учраас одоо их дээд сургуулиудыг бид нэр сонгож ажилладаг. За энэ удаа бол Денверийн их сургууль дээр буюу одоо The Newman Center гэж их сайхан одоо заал танхимтай газар зохион байгуулах гэхэд бэлтгэл ажиллаа явагдаж байна. Мөн 4-р наадамд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайдын яам, Бээриад ерөнхий консулын газрууд гээд ингээд төрийн байгууллагууд маань биднийг дэмжиж хамтарч ажиллаж байгаа нь энэ 4-р наадмын бас нэг онцлог болж байгаа юм байна. Нөгөөтэйгүр наадам маань энэ одоо хугацаанд зохион байгуулагдаж одоо гүйцэтгэлийн хугацаанд өргөжж байгаа нь олонний анхаарал нэлээд өртөж байгаа нь их ажиглагдаж байна. Ер нь оролцогч нарын тоо эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй байгаа, өөрсдийнхөө судалгааны ажлынхаа хураангуйг явуулж байгаа одоо тооноос энэ арга хэмжээ маань нэлээд бас өргөн хэмжээтэй болж байгаа нэг ажиглагдаж байна. За төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрч ачаал бүгдлөө гэж оролцож байгаадаас сонсоход таатай байна.
За, арга хэмжээнд уран бүтээлчдийн тухайд хэр оролцоо хэр байна? Одоо Америк нэгдсэн улсад байгаа уран бүтээлчид ямар мужуудаас хүмүүс ирж байна? Монголоос уран бүтээлчдэж оролцох уу? За энэ дөрөвдүгээр наадамд Америк нэгдсэн улс даяараа орсон сууж байгаа одоо Монголын мэрэгжлийн морин хуурчид багш нар түүний одоо тэдний морин хуурын сургалтын төвийн хүүхдүүдээс гадна морин хуурыг сонирхож тоглодог Америкууд их оролцож байна. Мэдээж магадгүй хүн болгон сайн танихгүй байгааг хэлээч гэсэндээ Америкууд маш их оролцож байна. Энэ нь одоо бас бидний нэг зорилго байсан. Дээрээс нь Өвөр Монгол, Европын холбооны улсаас, ялангуяа Чех улсаас маш олон оролцогч нар нэгдүгээр шатны уралдаанд оролцсон. Хоёрдугаар шатандаа ч мөн тэр газруудаас оролцсон. Өөрөөр хэлбэл Монгол улс, Өвөр Монгол, Азийн орнууд, Европын холбооны улсаас морин хуурчид ирж байгаа нь их онцлогтой. Америк даяар нийтдээ урдны одоо наадмуудад зөвхөн нэг 5 6 гэж яригддаг байсан бол энэ жил ер нь 7 8 мужуудаас хүмүүс ирж оролцож байгаа нь энэ наадмын бас их өргөн дэлгэр болгож байна гэж харж байна. Тэ мөн одоо морин хууртай холбоотой судалгаа шинжилгээний ажил одоогоос бараг 20 гаруй жилийн өмнө доктор Питер Маршийн гаргасан морин хууртын тухай судалгааны ном байдаг. Яг 20 жилийн дараагаар доктор Кип Хатчинсын морин хуур Монголын өв соёлын тухай шинэ ном гараад одоо энэ манай ирэх наадмаар танилцуулагдах гэж байгаа. Мөн одоо Кип Хатчинс манай одоо энэ фестивал наадмын keynote speaker-ээр ирж байгаа нь бас их онцлогтой болж байна. За Монгол улсаас 10 гаруй уран бүтээлчид ирж байгаа. Үүний дотор Монгол улсын ардын жүжигчин Чөлтмийн Батцайхан хуурч, мөн Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн, Монгол улсын морин хуур найрал хөгжмийн удирдагч Чигжид Дорж, Монгол улсын морин хуур найрал хөгжмийн хөгжимчид болох Оргил, Батцаяа, Инх Амгалан, Алтан туул гих мэтлээ хөгжимчид ирж байгаа. Мөн Өвөр Монголоос Өвөр Монголын соёл урлагийн их сургууль, одоо манайхаар их сургууль, соёлын их сургуулийн профессор Цацрангуй Үүрийн Туяа гих мэтлээ хуурчид уран бүтээлчид ирж уран бүтээлээ танилцуулна. Мөн тэдний бас хийх ажлууд нь зөвхөн одоо тайзан дээр гарч тоглохоос илүүтэйгээр тэдний дундаас шүүгч хийх, одоо уралдааны шүүгч хийх, мастер класс хийх ийм хүмүүс байгаа. За, явартай ч олон улсын чанартай уралдаан тэмцээн арга хэмжээ болж байгаа гэсэн ийм ойлголт төрж байна. За, үзэж байгаа үзэгчдийн хувьд бас мэдээлэл өгөөч. Өөр мужаас очиж байгаа хүмүүсийн хувьд сонирхож байж магадгүй тийм ээ. Билетийг яаж оруулж байна? За, танхимын хувьд хүрэлцээтэй юу? Одоо билетийг яаж худалдан авах боломжтой байна? За, наадам фестивал маань 5 сарын 8-наас 10-ны хооронд Денвер хотод болно гэж түрүү хэлж байсан. За, Колорадо Денверийн их сургуулийн одоо Newman Arts Center гэж их сайхан танхимд энэ үйл ажиллагаа маань зохион байгуулагдана. Энэ танхим маань нийтдээ нэг 800 гаруй хүний судалтай мэрэгжлийн ийм заал танхим байгаа. Одоо наадмын хамгийн сүүлийн арга хэмжээ болох хүндэтгэлийн тоглолт маань одоо билет нь Newman Center-ийн билетийн одоо манайхаар билетийн кассаар тийм ээ тикет центрээр худалдаалагдж байгаа. Өөр мууж улсаас өөр газраас энэхүү наадмыг зорж ирж одоо сонирхож үзэх зорж ирж үзэх хүмүүст маань тухайн танхимын суудал хүрэлцээтэй мөн одоо тоглолтын үнийн хувьд ч гэсэндээ их боломжийн үнэтэй ийм сайхан тоглолт болно. Тий. За, боломжтой. Одоо морин хуурын 4-р наадам болж байна. Өмнөх наадмуудын сургамж ололтын тухайс ярилцгаая. Өмнө нь зохион байгуулж байсан наадмуудаас ямар сургамжтай ийм одоо зүйлийг бас онцлон хэлэхээр байна. За, оролцож байгаа хүмүүсийн хувьд магадгүй үзэгчдийн хувьд бас анхаарал зохиох ийм зүйлийн тухайс ярилцсанаас мэдчихлээ.
Мгм. Тэгэлгүй яг хуу мэдээж аливаа арга хэмжээ хийхэд болоод өдөр болгон л шин зүйлтэй, шин туршлага хуримтлуулдаг. Бид хэдийгээр дөрөвдүгээр наадмаа зохион байгуулж байгаа гэлээч гэсэндээ наадам маань болж байгаа газар нь солигдож явдаг. Түүнийгээ дагаад биднүүсийн зохион байгуулалтын ажилч бас шин зүйл нэмэгддэг. Гэхдээ фестивал маань өөрөө үндсэн одоо 5 хэсгээс бүрддэг. Үүнийгээ дагаад яг хуу бид үндсэн одоо тэр зохион байгуулалтынхаа зарчмыг баримтлаад явж байгаа. Наадам маань жил ирэх тусам одоо ажиллагаа нэмэгдэж байгаа нь бидний зүгээс наадам маань их өргөжин тэлж олон улсын шин чанартай, дээрэс нь Монгол улсын төр засаг бас анхааралтай орж байгаа нь бас их одоо сайшаалтай байгаа ч гэсэндээ ажил их нэмэгдэж байна гэж харж байна. За мэдээж бид нэр одоо жишээлбэл уралдаан аваад үзье л да. Морин хорын уралдаан маань зөвхөн 3 насны ангиллаар урдны 3 наадамд явагддаг байсан бол энэ жилийн 4-р наадамд 3 насны ангиллал дотроо одоо AB гэсэн ийм ангиллалд хуваагдж байгаа нь их сонирхол татж байгаа. Өөрөөр хэлбэл морин сонирхон тоглож байгаа хүүхдүүд болон насан туршидчдын маань ур чадвар сайжирсан. Наадмаас наадмын хооронд шинээр суралцагч нар олноороо төрж байгаа учраас энэ хүмүүсийг одоо яалтчгүй одоо жил сурсан жилээр нь AB ангиллалд хуваах шаардлагатай болж өөрөөр хэлбэл энэ наадмаа бас шудраг явуулах гэдэг ийм зарчмын дээр явагдаж байна. Уралдааны хувьд тийм байна. Мэдээж яг уралдаан тэмцээн болсон юм хойно тодорхой хэмжээний үйл ойлголцлууд гардаг. Үүн дээрээ бид нэр маш сайн ажиллаж өөрсдийнхөө одоо энэ гаргаж байгаа удирдамжин дээрээ хүртэл маш тодорхой гаргасан учраас энэ 4-р наадмын уралдаан дээр ямар нэгэн асуудал гарахгүй байхаа гэж би бодож байна. Урд урдны наадам дээр ч ер нь их айхтар тийм асуудал гарч байгаагүй. Гэхдээ энэ уралдааны үндсэн зарчим хэдийгээр морин хур сонирхчдын уралдаан боловч биднээс одоо олон улсын хөгжимчдийн уралдааны зарчмыг одоо баримталж ажиллахыг хичээдэг тийм. Америкийн нэгдсэн улсын хэмжээгээр ерөнхийдөө багцаа тоогоор хэд орчим одоо мэргэжлийн морин хуур ч юм уу. Аггүй бол одоо сонирхож байгаа хүмүүсийн бас тоо байдгүй. Ялангуяа насны явууд бас залуучууд бас харагдаж байна шүү дээ, тийм ээ. Хүүхдүүд. Тэгэлгүй яг хөө. Ер нь одоо 2010 оноос хойш Америкийн нэгдсэн улсад ирж суурьшиж байгаа Монголын мэргэжлийн морин хуурчдын тоо яг өнөөдрийг хүрэхэд нэг 13-4 хуурчд байна. Энэ 13-4 хуурчд маань тус бүрнээ өөрсдийн одоо морин хуурын сургалтын төвүүдтэй болоод за энэ жилийн 4-р уралдааны нийт оролцогчдын тоо одоо олон улсынхтайгаа нийлээд 124 хүн уралдаанд бүртгүүлсэн. Үүнээс бол нэг 20 гаруй насанд хүрэхчид 60 гаруй одоо дунд насныхан 60 гаруй нэг 50 гаруй одоо бага насны ангиллын хүүхдүүд байсан. Тэгэхээр бага дунд нас маань дотроо өөрөөр хэлбэл одоо AB хуваагдаад ингээд нийтдээ 5 категорид уралдаж байгаа ийм үзүүлэлт байгаа. За ямар ч тач олон улсын чанартай уралдаан тэмцээн болж байгаа. Энэхүү нөхцөл арга хэмжээг зохион байгуулж байгаа багийн тухай бас ярих уу? Ямар байгууллага, ямар хүмүүс энэхүү одоо том ажлын ард ажиллаж байгаа вэ? За манай Хойд Америк дахь морин хуурын төв нийтдээ одоо төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ нийлээд нэг 7 хүн байдаг. За энэ удаагийн наадмыг одоо түрүүн хэлсэнчлэн Колорадо мужид ялангуяа Денвер хотод үйл ажиллагаагаа явуулдаг Ажна морин хуурын төвтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн одоо энэ Ажна төрийн бус байгууллагын гүйцэтгэлийн багтныг 7-8 хүн яг энэ багтаа ажиллаж байгаа. Мэдээж энэ Ажна группийн одоо аав ээжүүд гэж бас цаа талд нь 20 гаруй хүмүүс одоо нийтдээ бараг нэг 30-аад хүний бүрэлдэхүүнтэй энэ наадамд гар бие одоо оролцож байна. Манай хоёр байгууллага бол хоёулаа төрийн бус байгууллагууд бүгд одоо сайн дурынхан байдаг. Өөрсдийнхөө цаг зав одоо
эрдэм мэдлэгээ бидэнтэй хуваалцаж, эрдэм мэдлэгээ одоо өөрсдийнхөө туршлагаа нийлүүлж энэ наадмыг зохион байгуулж байгаа одоо маш их баяртай байгаа, талархаж байгаа гэдгээ энэ ташрамд бас бусдтай одоо илэрхийлмээр байна. Тий. Дээрээс нь энэ бидний энэ морин хорийн наадам маань 100% одоо бусдын хандивар босдог, үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээ өнөөгийн хүртэл одоо биднийг дэмжиж хамтарч ажиллаж байгаа компаниуд, төрийн байгууллагууд, мөн одоо хувь хүмүүс, бизнес эрхлэгч та бүхэд маш их талархаж явдаг шүү гэж бас хэлмээр байна. Тий. За тиймээс билет худалдан авч байгаа хүмүүсийн хувьд бол одоо тухайн концертыг юм уу тэмцээн үзснэхээс илүүтэй энэ арга хэмжээнд бас хандив өргөж байгаа гэж ойлгох нь шүү, тийм ээ. Тэглгүй яах вэ? Монголын морин хооргийг одоо дэлхийд тосгүй урлагаа цааш нь түүчээлэн хөгжүүлэхэд таны зүгээс оруулж байгаа нэгэн төрлийн хандив юм аа гэсэн за ийм ойлголт бол төрж байна. За ингээд ямар ч тач ярилцлагын сүүлийн хэсгийг таны мэдээлэлд үлдээж байна. Маш их баярлалаа. За ингээд эх 5 сарын 8-наас 10-ны хооронд болох морин хоорын 4-р наадамда Америк даяар тархан суугаа нийт монголчууд, Монголын өв соёл урлагийг дэмжиж судалдаг нийт хүмүүс та бүгдийг хүрэлцэн ирээрэй гэж урьж байна. Нийтдээ 3 өдөр одоо морин хоорын маш завгүй, шахуу хөтөлбөртэй наадам зохион байгуулагдах гэж байна. Зөвхөн одоо энэ морин хуур сонирхогчдын уралдаанаас гадна эрдэм шинжилгээний хурал 5 сарын 8-нд бүтэн өдөр одоо хуралдана. 5 сарын 9-өөс морин хуурын 2-р шатны уралдаан эхэлнэ. Мөн одоо Монгол улсын ардын жүжигчин Батцайхан хуурчин мастер классын хичээлтэй 3 өдрийн турш одоо морин хуурын урлаачдын үзэсгэлэн болно. Энэ үзэсгэлэнд бол одоо 5 урлагийн компани үзэсгэлэнгээ өөрийнхөө одоо өөрсдийн ур чадвараа гаргасан, ур чадвараа одоо сэтгэлээ шингээсэн хурд үзэсгэлэн болох учраас та бүгд бас үүнийг ирж сонирхоорой гэж бас хүсмээр байна. Үүнээс та бүгд морин хуурыг үзэж танилцахын сацуугаар өөртөө морин хуурыг худалдаж авах боломжтой ийм арга хэмжээ болж байгаа. 5 сарын 8-ны эрдэм шинжилгээний хурал 5 сарын 8-9-ний морин хуур сонирхогчдын тоглолтууд бүгд үн төлбөргүй байх болно. 5 сарын 10-ны өглөө 10 цагаас морин хуурын 4-р уралдааны сүүлийн шатны уралдаан болно. Үүнийг та бүгд бас амжиж ирж үзээрэй гэж бас бүр цохон дурдмаар байна. Мөн одоо тухайн өдрөө оройн одоо бид нэр наадмынхаа төгсгөлийн хэсэг болох хүндэтгэлийн тоглолтоо олон улсаас ирж байгаа мэргэжлийн морин хуурчид нэгэн тайзан дээр өөрсдийнхөө уран бүтээлийг та бүгдтэйгээ хуваалцах гэж байгаадаа их баяртай байна. Ингээд биднийг дэмжиж ажилдаг нийт монголчууд одоо хувь хүмүүс, бизнес эрхлэгчид одоо төрийн байгууллагуудаа болон одоо Төгөлдөр ТV-д та бүгдтэй талархаж байгаагаа илэрхийлье. За хорвоогийн хамаг явдлыг хоёрхан чавхтсанд багтаан дуулдаг. Хосгүй энэхүү урлагийг дэлхийд түүчээлэн уламжилж яваа морин хуур төвийн хамт олон мөн хамтран зохион байгуулж байгаа нийт байгууллага хүмүүстэй Төгөлдөр ТV сувгийн өмнөөс үзэгчдийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. За энэ бол мэдээж маш хосгүй энэхүү урлагаа хойж үедээ өвлөлөн үлдээхэд оруулж байгаа маш үнэтэй хувь нэмрээ гэсэн ийм одоо бодол төрж байна. За ингээд та бүхний зохион байгуулж байгаа энэхүү одоо соёлоо дээдэлсэн, уламжилсан ажилд нь өндөр амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Үзэгчдээ өнөөдрийн дугаар ийхүү өндөрлөж байна. Дараагийн дугаараар удахгүй уулзъя.